За ном бол мэдээж нөгөө юу зохиогчдоос болоод одоо нөгөө хүн болгон хуучин бол яг оюун санааны ийм гайл гэдэг шиг хэвлэл утга зохиол хянах газар гэж тусдаа байлаа. Тэгээ мэрэгжлийн зохиолчд голцоо, мэрэгжлийн сэтгүүлчид бичдэг, эгэлэнгийн хүмүүс ном гаргах бүтээх нь бас тийм боломж болцоогоор хомс тийм цаг үе байсан л та. Одоо бол нөгөө хүн болгон хэрвээ хүсэх юм бол ном хэвлэдэг, ном гаргадаг болсон болохоор нөгөө тэр одоо уран сайхны төвшин мэрэгжлийн тэр нөгөө цензуур нь бас байхгүй болохгүй юм шиг надад санагдаад. Зарим номыг уншихаар бас чанар шансааны хувьд ч гэсэн юм уу юу гэдэг хүн нөгөө мөнгө төлөөл хэвлэж байгаа юм чинь тэгээд хин нэг нь тэрийг мөнгөд одоо төлөөд худалдаж авч байгаа юм чинь чөлөө зах зээлийн харилцаа гэж хэлж болохооргүй тийм зүйлүүд бас ажиглагдаад байдаг. Орчуулгын хувьд маш муу баг одоо Google-ийн орчуулах тэр одоо функционуудаар орчуулсан ч юм уу гэмээр тийм номнууд хүртэл харагддаг л да. Тэгэхээр энэ өөрөө уншигч таны өөрийн чинь нөгөө сонголт одоо тэр зүйлд байгаа болохоор та бүхэн эхлээд нөгөө хүнсний бүтээгдэхүүнийг одоо өөртөө хэрэгтэй, эрүүл мэндтэй, хэр тус дэмтэй, хортой хоргүй гэдгийг ялгадаг болсон шиг оюуны талхуулсан энэ номыг бас тийм цензураар та бүхэн ялгаж, салгаж, ойлгож бас энэ номоо сонгож байгаарай л гэж хэлмээр санагдаж байна.